Зауч маглан гэрээ аргаа. Магланаар. Оо айта. Тооны халуун өдрүүд учраас нэмгэн уягтайгаа залрах сайхан л байна. Халаа гараад шатаж алчих гэсэн шүү. Тэгээ бараа нарахаар өргөлжилж ороод хэрэглэх. Ер нь хүн гэдэг байгальтайгаа зогцсон амьдрах биш сүүлийн үед өөрийнхөө таалал нийцүүлэх гэж таваараа байлгах гэж их гонгонд юм шүү. Хүн байтгаа уул усны идэж тийм болцоод байна шүү дээ. Оноо уулгачиг мод суулгаад үүлээ хийхэд нь цаанаас нь л хурн ороод байх юм үүлэн дагаад. Тэгснээ бас улаачийн минь явуулахгүй өмчлөх санаатай. Наач. Ер нь тушчих гэдэг санаатай. Гэтэл 21 аймаг. Нэг газар нэг өчөөхөө нэг алхаал хил давах газар биш шүү дээ. Өргөн удам газар нутаг тэр болгонд хүртээмжтэй байвал ядчил хүн байтугай уул ус өвс оргомол ан амьтд нь хүртэл өвс ногоо нундыгөө сайхан болох юм да. Улаач таарч ер нь надад алдахаас олдохгүй нэг байна шүү дээ. Яг төмөөлний төлөө явж байгаа юм. Хоног тоглоод явахын чаавас. Тэгээд за одоо би чи Берхэмдаа гэл холбоо энэ тэр уулзахаар нь хоног тоолж явах гэдэг байгаа юм. Уй чин. Эхлээд ч одоо баг л тэд хоног яваад ирээ энэ тэр гэдэг байл. Тэгэл байж л хоногоосоо хоцрон штэ. Ер нь өөр ийм байдаг. Монгол хүн чинь Монгол газар нутгаа сайн мэдж байх хэвээр. Баруун хэсгийн өнцөг, урд, хойд, зүүн өмнөд гээл бүх талын хил хязгаараа мэддэг байх хэвээр. Энэ бол Монгол хүний хамгийн сайн оюун ухаанда болоод биеэр үтсэн бүх зүйлийн туршлага байх хэвээр. Их орныхоо газар нутгийн энэ тэнд очиж үзээгүй байж вэ. Харийн газрыг хүсээд яах юм? Өөрийн их орноо мэддэг байх ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг юм. Яах гэж нүүдэлч арт хүн билээ дээ. Тийм дээ. Ядаж газар нутгаа бүгдийг нүүдэлж харна гэдэг чинь энэ бол бүр хүннөөгийн цаг үеэс гаралтай шүү дээ. За. Яах гэж хавар намар хоёр ан гөрөөнд явна гээл тэр амтан алхахтаа биш шүү дээ. Одоо Монгол нутгийнхаа ан амьтдыг л хятах гэж л тийм юмд яв гэж дээ. Тийм дээ. Тэр чинь юу вэ гэвэл ан гэдэг нэрийн дор өсөж өндийсэн үр хүүхдүүдээ дагуулж явж тэр газар бол манай хил хязгаар газар нутаг юм. Энэ газар бол ийм юм. Уул нурууд нь ийм юм. Өвс оргомл нь ийм юм. Цаг уурын байдал нь ийм юм гэдэг цэргийн хичээл юм шүү дээ. Тэр хүүхдүүд том болоод Айчин Баатар элсүүд болно. Гэр бүлээ авч явдаг хүмүүс болно. Их орноо хамгаалах нэгэн болно. Тийм биз? Тэдэнд ном саадаг. Ном сум сэлэм эргүүлэх юм зааж өгнө Хөгсөн Баатрууд. Энэ ерөөсөл бидний газар нутаг чинь миний хүүхэд энэ юм шүү дээ. Чи энэ газар нутгаа хайрлаж хамгаалж явах хэрэгтэй. Бид зүгээр л ан хийгээл ингээл амтнд талаад тийм юм хийгээгүй. Та нарт нүдлүүлж өвлүүлж үлдээж байгаа юм шүү дээ гэдэг дал тухайн оршиж байгаа. Тэр хүүхдүүд тэр газар нутгийг нүдэлж авсан. Гэтэл харийнхан халтах гад янз бүрийн санархал явуул яах вэ? Толгойд нь байгаа. Нүдэрээ үтсэн. Уюунд нь байгаа шүү дээ. Дурсамж бий. Ийм газар нутгийг минь ингэх гээд байна. Эдрийг газар нутгийг хамгаалж дарах хэрэгтэй гэдэг. Харин тийм газруудаар явж үзээгүй байвал яах вэ? Аав. Нэг хэрэгтэй газарч биш гэдэг ингэх байлгүй дээ. Тийм. Ингэж хэдэн мянган жил оршсон юм шүү дээ.
Тэгэхээр болж өгвөл та нар Монгол газар нутгийнхаа одоо энэ хот гэдэг эндээ байгаа дэмий хашигдаад хэрэггүй. За миний өвгд өвгдөө эцэж үлдээсэн газар нутаг энэ байна. Чи сайн хараад ав. Тэр аймгийн тэр газар. Одоо зүүн тал гэвэл Дорнод аймаг гэж одоогийн нэршлэр. Хуучин Хонгородын нутаг болоо явчихна. За ийм газар байдаг юм шүү. Эннээс цаатхан ч манайх байсан гэж. Бид энийг эргүүлж авах ёстой юм шүү гэдэг. Тэгээ говийн нутгууд нь тэгж л асууж ямар халуун газар бай, ийм илсэн цөлтэй ийм гэвэл гээ өвгдөө эцэн чин газар нутаг. Хэдэн мянган жил бас байсан. Энээс цаатхан ч бас манай газар нутаг юм шүү дээ гэж. Одоогоор ийм байна. Гэхдээ миний өвгд энээс цаатах нь энэ байнга илсэн цөлөөрөө байхгүй. Энээс цаашлуул бүр сайхан газар манайх байсан юм а гэж. Та нар чадвал улам томсохыг бодоорой гэд. Баруун тийшээ очлоо. Ямар сайхан уул нурууд бай. Ямар сайхан газар нутаг бай гэж үзвэл. Ингээд үр хүүхдүүд чинь сэтгэлдээ хоногшуулаад авахаар миний эх орон бол ийм онцлогтой газар юм а. Харийнхан зүгээр өгдөг зүйл биш гэж бүсгүүчүүд нь ирчүүд нь ч баатрууд болох юм шүү дээ. Ийм юмд ядаж сурга. Гана улаач ихэл үр хүүхдүүдэд дагуулж байгаа энэ төр гэл бүх газруудаар явдаг нь өвгд эцсийн уламжлалыг харуулж байгаа. Дээрээс нь мод тарьж явж байна шүү дээ. За миний хүүхдүүд хар энэ газар нутагт ингээд аав нь ийм хийс юм а. Энэ хүүхдүүдийн толгойд байж л байгаа. Ялах байсан ч. Манай аав минь ингэж газар нутгаар ингэж аялуулж авч явгаад манай эх оронч мундаг том юм а гэж. Гэхдээ одоогор жоох юм да. Одоогор орчин арай жоохон нас бид хүрэхээс өмнө гэл ер нь байнгын ингээд яваад байвал нутаг орондоо хайртай нэгэн болохоос ух май аваа нэг хэдэн зоосоор зарчээ гэдэг тийм болж хүмүүжихгүй. Гэтэл энэ суурин газартаа шамбаарлалдаа суугаад байвал яах вэ? Үдэл санаа нь хашигдана. Тэр газар нутгийг мэдэхгүй хүмүүс яах вэ? Мэдэхгүй юм чинь. За тиймэрхүү газар байлгүй дээ гэд үнэг өгөхгүй л оронд нь зоос өгөө сууж яадаг тийм үзэлтнүүд гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр та нар болох чадхаараа эцэг өвгдийн газар нутгаа бүгдийг үр хүүхдүүдэд нөдлүүлэх хэрэгтэй. Биеэр очиулж. Яг өвгд эцэхээ ангөрөөний цаг гэдэг шиг цэргийн арга хэмжээ шүү дээ. Хилээ манж өгнө гэсэн үг. Ингэж нөдлүүлж харуулвал эх орон зүрсүүд гарч ирнэ. Тэр газар очиж үзээгүй үрсүүд бол тэр талаар мэдчихгүй. Ой танд ч боохгүй байх нэ дурсамжч байхгүй. Ийм байдаг. За өнөөдөр өвгөөс нь юу асуухыг хүсэж байна гинэ? Лачин ойрын хугацаанд ер нь нэг зүйлийн талаар маш их шаналгаатаар бодож дотроо шаналсан. Би яадгийн ухаачтай кол асуухгүй юу? Тэгээд тэгсэн учир шалтгаан нь юу вэ гэдэг ингэсэн чинь хөх тамганы бичээсийг бичгээ шахаад байна. Ердөө унтаж амарч чадахгүй. Ерөөсөө биеэс илүү сэтгэл төгшөөртэй. Маш их мэдээлэлүүд толгойд орж ирээд ингээд ердөө тарих амархгүй болохоор өөрөө ч амарсан болохгүй юм. Шүнд нойрч хүрхээ байлаа. Энэ яг ямар учиртай бичээс юм бэ? Бичвэр. Одоо нэг хэсэг тэгсэн шүү дээ. Очиг байгаа. Хаанаас хадад айлдварыг та авчирж залж ирээд тэрний дараа маш эрчимтэй бичиж гэлсэн. Тэрийг бичгээс өмнө бас нэг хит хоног ингэж хамаг биеийн зоворлж тарих толгой ингээд ерөөсөл бичихгүй л бол болохгүй нэгэл бичээд эхэлсэн. Одоо тэрнээс доор байна. Энэ хүн нойртой хон ч юм уу?
тамганы бичээс гэхээр монгол хүн яагаад хөх толовтой тамгатай төрдгийм бэ гэдгийн учгийг тайлах юм байна. Энэ тиймч амар зүйл биш. Энийг айлтгахын тулд хүмүүсийн түүхийг бичих болно. За. Энэ ганц сэдв биш ээ. Зүгээр нэг ерөөл магтаал энэ зүйл биш. ертөнцийн үүслийн талаар бүх юмыг бичих ёстой болно. Хар хүч, одоо хар муу чөтгөрийн хүч гэж байна. Тэнгэрийн хүч гэж юу юм? Газар ертөнц яагаад ийм юм? Хүний үүсэл ямар байсан юм? Маш эртний зүйлүүд, тамгнууд үүссэн, хөх тамга үүсхийн тулд юу болсон талаар гээд маш олон зангилаатай зүйлийг бичих болж байна. Гэхдээ нөгөө талын асуудал бий. Ямар? Улаач өөрийгөө түмнээс тусгаарлах болно. Хүмүүстэй харьцахгүй. Одоогор бол төмний үлэндээ шамдаал. Түмнээсээ холдно. Албаар муудалцах гэж оролдоно. Яаж ийж байгаад олон түмнээсээ салж золиос гаргаж байж тэр юмаа тухтай бичиж чадна. Чи тийм зүйлийг бичих гэж байхад хажууд нь манай галголом тийм байна, ийм хил амтай байна, та даагаад өгөөч, та засаад өгөөч, миний бие өвдөд байна. Ийм хүмүүстэй яаж холбоо тогтоох юм? Бэрхэлтэй. Маш их яхаар. Тэгэхээр завсарлага авах хэрэгтэй юм шиг байна түмнээс. За. Тэгж байж энэ зүйлийг бичиж сэрүүлж чадна. Өөр зүйлд анхаарал хандуулахгүй гэсэн цаг үе гэсэн үг юм уу та? Хэрвээ өөх түүх юмыг чинь шатааж устгаагүйсэн бол улаат заавал ингэ зовох хэрэггүй. Гэтэл та нарын өөх түүхийг хизээнэ устгаад шатаагаад аллаад дуусгасан шүү дээ. Тэгэхээр оногцсон үүрэг хүнд амархан биш. Тэгэхээр та өрсүүдээс улаач хэсэг зайгаа барьж магад. Бүх үйл ажил албан зогсно. Зөвхөн тэрийгэ тэрлэх гэж л улаарна. Тэр хугацаанд болохыг нөгөө нь мэдэхгүй маа. Хизээч болохыг мэдэхгүй юм. Дөнгөж соргонд дуулдаж байна шүү дээ. Наа тэгтээ соргонд дуулдаж байхад ингэж хямарч байгаа. Юу л болох вэ тоо? Нэг ёсоор улаач болсон үйлээ хийж байгаач давхар дахиад нэг өөрөө үгдийн шахаанд орж байна гэсэн үг юм. Тэрийг тэрлэхгүй л бол өөхөгч ирэхгүй бас үйлээ чих ирэхгүй болно гэсэн үг. Маш их хэцүү л байна л да. Хажуунаас нь хараад сууж байгаа миний хувьд бол дарамттай. За бүр хэцүү зүйл байна. Тэр болгоны гүн учиг шалтгааныг тэрлээд гаргаад ирлээ. За. Тэгчгээд зөвхөн өөрөө мэдэх эсвэл та нарт хүргэх гэсэн сонголтыг улаач өөрөө хийнэ. Тэгэхээр яахан одоо энэ өөрийнхөө тэр төмдөө тугадаг фэйсбүүк дээр бичих ёстой болчихж байгаа юм уу? Айлдахгүйг улаач өөрөө сонгоно гэсэн үг. Цаг үеийн байдал нь хэрвээ төмөн олон Монгол нутаг газар нутгаа ерөн жоохон харийнхан зарах гэсэн шуналдаа авцсан хүн чанараа гээсэн муу тал руугаа шилжсэн бол улаач түгэхгүй. Тэр үеийн цаг үеийг мэдэхгүй юм даавна.
Гэхдээ сонголтыг улаач хийн хамгийн гол нь тэрлэж гаргасан байх цаг хугацаа байх ёстой. Эмээс олон дундаас яалчгүй зайгаа барих үзээ. Харин ээ. Одоо тэгэл бүгэл алгуулчихдаг л доо. Өвгүүд үед чи өдөр болгон залрахаас илүү улаачд бичиж тэмдэглэх юм л их байх үзээ. Тийм л болж таарах гэдэг. Альва юм болгон зэрэгцэн гэж байхгүй шүү дээ. Заримдаа золиос хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ шахааны ард гарч байж л хүссэн үлээ хийн. Энэ даалгаврын ард гарч чадахгүй бол тарчилсаар байх болно гэдгийг л мэдэж байна. Гэхдээ энэний үр дүн нь яг юу юм бэ? Яагаад заавал энийг бичүүлэх гээд ингэ шахаад байна? Тэрийг зөвхөн Тэнгэр мэдэх үзээ. Өвөөгөөс нь дээр том зөндөө биш шүү дээ. Тэдний санаа. Тийм л дээ. Энэ үед л улаач нь яагаад заавал би гэж асуулт тавьдаг. Тэгээд өнгөцөөс өгөөд явж исэн бол ийм шахаа орж ирээч үү. Зоосны шахан л орж ирэх байсан байх та. Сунлын. Гэтэл Монгол хүний үүсэл гарвал ийм юм шүү гэдэг даалгаврыг толгойч шингээнэ чи бичээ гэд тэрлээ. Олонд хүргээ гэдэг нь Монгол өвөг дээдсийн Тэнгэрийнх нь айлдварыг монголчууд хүртэх хэрэгтэй бизээ. Та нар аль болгон л гадныхны монголчууд бол хулгайч байсан, монголчууд бол алуун орчид дээрэмчд байсан. Та нарыг л итгүүлэх гэж зохиосон түүх. Ясан талал түүх үчдэг шүү дээ. Магадгүй тэр цаг үеийг очиж үзээгүй байж үж зохиогоод монголчууд бол тийм бүдүүлэг ийм зэрлэгүүд байдаг байсан. Одоо та нар үр садан юм. Ингэж та нарыг зэлдэж байвал яах вэ? Тэр үедээ тэрсэж чадахгүй зарчманд нь дарагдаад Тэнгэрийн цаазыг нь дагаад амьдэрж байж байгаад муу санаалж өр хүүхдтэй өвлүүлж эднийг ингэж дарж ингэж байх ёстой юм шүү гэж сургасан ч юм билүү. Та нар үнэхээр хулгайч дээрэмчин алуурчин байсан бол эзэнт гүрэн үүсгэж чадах уу? Нүггүй. Үгдээдс чинь. Ерөөсө таарсан болгоноо дээрэмдэл арх уудаг тэгэл алж чадах донтой. Ингээ хүн төрлөختний эсрэг дайн өдөөсөн бол яах вэ? Бэрх юм тэр талаар төсөв. Тийм боломж зүйлээр эзэнт гүрэн үүснэ гэж байх уу? Эзэнт гүрэн гэдэг бол хэд хэдэн харь хилтэй өнгө зүстэй бүгдийг нийлүүлж нэг захиргаанд хөгжүүлэхийг хэлнэ. Оршин тогтно шүү дээ, нөлөөгөө тогтоож. Тэгэхгүй нэг цөөхөн хэдэн хулгайч дээрэмчд байж байгаа л хятадын эзлээл, одоогийн Орсын эзлээл ингээд цаашаа бүх юмд нь хүрээл ингээд дээрмийн аргаар явсан бол амжилт олох байсан болов. Маш цөөхөн зэрэгтэй байж. Боломжгүй байна уу? Боломжгүй шүү дээ. Дээрэм тонуулыг аллах хэвэл тэр цаг үед тэдний эсрэг бүгд холбоотон болж байгаа л дуусах нь үстэй. Энэ мэдийг сайн бодоорой. Гадныхны хилдэг энэ зүйл бол та нарыг урмыг чинь бөхөөж дарах гэсэн нууц бодлого юм шүү. Дарыгч дарагдахгүй. Хамгийн гол нь та нарын эртний өвөг дээдсийн түүх айлдвар зүйлс нь бүгдийг
эртнээс л устгаж эхэлсэн шүү дээ. Аливаа улс орныг эзлэн хөрөнгөөлөхөд юу хэрэгтэй? Үүх түүх уламжлалын хамгийн түрүүнд устгах хэрэгтэй байдаг. Та нарыг ихэнх нь устгасан. Гэхдээ үлгэр домог аман яриа шүлгэлсэн хэлбэрээр гих мэтээр та нарын дунд уламжлагдсан давхар Тэнгэрийн өгөгдөлтөд өрсөдч цагийн эрхэнд шарын шишин ноёлсон ч тэр дундаас нь тэнгэртээ өмөрсөн ч бас шар хувцс өмсө шар малгай зүүж байгаад үлгэр домог зөөлсийн бичиг зүйлийн түүх эрдмийг дамжуулсан л байх ёстой. Тэгвэл одоо бүр та нарын үүсэл гаруул гэдэг дээр нэг жоохон бичвэр үлдэх нь. Гэхдээ үнэн байх албагүй. Яагаад тэгэхээр та нар тэр үед байж үзээгүй. Магад итгэхэд бэрхжээж болно. Гэхдээ улаач тийм ном эрдэм бичээчийн хүн биш. Өвөө энэ төлөө санаа зовж байна. Өөрөө ном содор унших дурггүй. Яагаад тэгэхээр үзэл санаа нь энэ ертөнцийн уул ус агаар миний үзэж харж байгаа хүмүүс ярилцж байгаа энэ болгон бол тэр чигээр ном юм гэсэн үзэлтэй. Тэгэхээр хүний зохиосон ийм тийм цаасан хурааврыг улаач ном гэж үздэггүй. Өөрийн нүдээр үзэж өөрийн биеэр мэдэрсэн зүйлийг ном гэж өөрөө үздэг. Нэгээс амьдрал бол тэр чигээр ном гэсэн утгатай үзэлтэй. Тэгээ ном содор уншихаар за хийсвэрлээд тарих мухар чинь хэрэггүй гэж байгаа шүү дээ. Толгой мухраад тэнэг бодоо салахгүй гэж. Тэгэхээр чин ийм сонин үзэлтэй байж ном бичвэр бичнэ гэхээр хачин юм болох гээд байна да. Одоо хий гэсэн бол хийх л ёстой. Чаха ямар байхыг өвөн мэдэхгүй. Та нар их жороож магад улаачин амнаас нь их жороож магад. Өхөө амьдрах өөрөө л мэдгсэн шаардлагач байж болно шүү дээ. Тэрлээ гэхэд альва зүйлийг тэрэлж би хийсэн хүн үргэлжил өөрийгөө голдог шүү дээ. Тэр үедээ гарах юм уу, гарахгүй юу, олонд хүрэх үү, өөрөө мэдж явах уу. Эсвэл цаг үеийн байдлаас төмөн олон энийг хүлээж авахааргүй юм байна. Энэ төр гэдгийг ганцхан улаач шийднэ. Тэгэхээр яах вэ? Тэнгэрээс даалгасан зүйл нэг хэцүү юм байдаг юм. Тийм бичвэр айлдах бол өөрийн үзэл, өөрийн санааг шигтгэж болдгүй. Нэг ёсоор өгсөн зүйлийг зөв тэрл гэсэн зүйл болохоос өөрөө зохиогох боломжгүй. Эртний хэлүүдийг оюунда тунгаан, түүнийг хувирган одоо цаг үед хөрвүүлнэ. Гэхээр хөвөд нь бол өвөн ядаж туслах гэхээр бас шахаад байх шиг байна. Зөвхөн өөрөө тэр болгоныг мэдэрч тусламж авалгүйгээр тэрлэн гэхээр хэцүү юм. Харин их бэрх юм л болчих шиг боллоо гэж сонсон. Энэ зүйл чинь тийм учиртай юм шүү дээ. Одоо энэ та нарын түүхэнд их хүүтерлийн үе гэж байгаа да. За тий. Одоо нэг ёсоор их устгал болж байсан юм.
За. Та нараас өмнөх гэх юм уу да. Тэд тэнгэртээ тэрсэн учраас цөмийн устгасан. Нэмээд хүүтнээр хайрсан. Тэр үеэс чадвараа алдаж даарж байгаа хүн авайлбар эрчим зарцуулна гэж юу. Хамгийн түрүүнд ярих гэхээсээ илүү дулаацгаал боддог юм шүү дээ. Ингэсээр бүх зүйлээ 3 үеийн дараа мартсан гэлцдэг. Тэгээд яаж монголчуудын одоо тамга ивэл яаж авсан гэдэг талаас нь хүртэл айлтна гэхээр өвөөгийнхээ санаанд бол боохгүй л байна. Бэрх ер нь бол хэдэн мянган жилийн өмнөх их хүүтрлийн цаг үетэй хослуулж тэр үеийн аялга хэл бүгд өөр байх нь тодорхой. Тэр болгоныг өөрөө мэдэрж тэрлэн гэхээр толгойд буухгүй. Гэхдээ даалгавар учраас чадхаараа л гүйцэтгэн. Ядахна тэр талаар тэрлий гэхэд за тийм байдаг шүү дээ. Зарим зохиож бичдэг үрсүүд байна да. Тэд бол санаа авч хуулдаг. Тийм биз? Тэгээ баяжуулдаг. Гэтэл улаачийг энэ бичиж авах зүйл дээр гэрч байхгүй. Иш байхгүй. Ер нь бол хулгай хийх юм байхгүй шүү дээ. Нөхдүүд бол эндээс хулгайлна, хуулна. Хулгайлдаг нь ч байна. Яг өглөөрөө бичдэг нь ч байна. Гэхдээ сайхан дэлгэрүүлэн штэ. Жишээ нь бол таны айл дөрөд одоо тэгэл тараал явж л байгаа. Би ч одоо сул руугаа болсон. Яшиг. Ингэж болохноо олон түмэн бас нэг сонорчол хамаалах. Эхэндээ ч бухимддагч байлаа, дургуутдагч байлаа, инглээ тэглээ. Одоо лай одоо өвөөгийнх нь айл дөрөд хэн нэгний монхруулах хэрэгсэл болж болохгүй. Хэн нэг нь зориудаар санаа авч ингэж хийж байгаа ч нэг л өдөр өөрийнх нь хэн гэдг нь баригдана шүү дээ. Ямар ч авьяас чадамгүй. Тэгсэн хэрнээ санаа хулгайлж явдаг нөхөр. Баригддаг юм аа. Харин хүн орондоо өдөр бүрээ чадвар юугаа нэмжээвэл сайн. ус тосны ялгарх болго дээ. Хорвогийн хэлц байдаг гэсэн байх. Сайн муу хоёр нийлж бай сав дүүрнэ гэж. Нооч. Тэгвэл энэ савд өвгөд бидний хувьд муутай зэрэгцэх хүсэл алга. Бидний зарчим тийм л байдаг. Мууг дар, дийл, устдаг. Бөөдөөш нь гарга. Зөвийг дэмж, ивэлөг, эрч чадлаа хайрл. Тэгэхээр хэзээс тийм зүйлтэй бид нэгдэж чадахгүй. Тийм л дээ. Муу зүйл хийж байгаа л за одоо ойлгосоо. Тэгээд та тэнгэр бурхантайгаа харьцдаг юм чинь би танд нэг хэдэн зоос сэтгэлээсээ өгчээ. Одоо би өөр болно гэдэг. Ингээд шууд хийсэн өмнөх юмнууд нь арилдаггүй юм. Одоо үед бол арилдаг гэж бодоод байгаа шиг байна. Арилдаггүй юм аа. Бүх юм чинь тэмдэглээ данслаад авчдаг юм.
Та нар магадгүй өөрсдийгөө хуурч иж болно шүү дээ. Харин дундаас нь хэн хожиж байгаа бол хуурамчууд. За өөр энэ айлдуур олон тохирын тим юм байна. Яагаад гэхээр улаас тэрэлж бичлээ. Чадан ядан хийлээ гэж бодъё. За. Нийтэл та өрсөд нийтээрээ хар тал руугаа автсан. Эх орноо хайрладгүй. Газар ихтэйгээ муугаар харьцдаг, тэнгэрээ житсэн, харийн чөтгөр шүтж байгаа бол улаач энэ зүйлийг бараг гаргахгүй. Эргэлзээнд ороод байна. Зөвхөн өөрөө мэдээд бусд нь хэрэггүйгээд хилээч хэрэггүйгээд нуучч магадгүй л идэм байна. Тэгэхээр өрсөдөд горилго үлдээгээд димээ ч юм уу. Харин л дээ. Толгойд нь асар их зүйлүүд ирж байгаа. Дагаад ч хүч ирж байгаа. Юу ч гэж бисийг өмөрөхөд бэрх болчоод байна штэ. За зөвөр тэр олон түгээхээс илүү тэгээд нуун үзээ. Тэр үед нь болъё. За.